Одоогоос 1 сарын Өмнөговь аймгийн Баян далай сумын нутагт Болорес худалдаа компани жолооч 3 айлыг дайрч энэ залхуу явдлаас 4 хүн амь насаа алдаж 6 хүүхэд өмчирч хоцорсон. Энэ явдлыг Өмнөговь аймгийн Монгол Ардын намынхан хэтэрхий улс төржүүлж аймгийн удирдлагуудын буруутай мэдээр мэдээлэл татж байна гэж засаг даргын тамгын газрынхан үзэж байгаагаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Өхөл хавцал гэдэг бол хамгийн аимшигтай асуудал байдаг. Гэтэл дээр нь одоо аймаг орны удирдлагч нь өхөл амьдралтай тэмцээл тийм ээ тэр априасны ширээн дээр хаалганы ширээн дээр ингээд байж ахтал бас улс төржүүлэл ингээд гүтгэл оромжлол нэр хүнд нь алдаад энэ явдал бол ерөөсөө жирийн иргэд бүгд ойлгосон мэдсэн тийм учраас бол энэ дээр маш их хүмүүсийн дургуйч төрж байгаа. Өмнөговь аймагт нутгийн удирдлагыг авч хаяхаар ширүүн тулаан өрнөж байгаа бөгөөд Terra Energy хязгаарлагдмал хариуцлагат компани туслах гүйцэтгэгч Polaris компани жолоочийн гаргасан ард туслыг аймгийн засаг дарга Бадраатай холбон мэдээлэл түгээж зохион байгуулалттайгаар улс төржүүлж байгаа гэлээ. Нас барсан талигачдын ар гэрийнхнийг нь тайван байрлахгүй байнга шахан мэдээлэл цацаж байгаа нь өнөөдөр тэдэнд санаа зовсондоо бус зөвхөн ардчлалын намын төлөөлөлтөд нутгийн удирдлагуудыг унгаах гэсэн аймгийн Монгол Ардын намын дарга энх болдын зохион байгуулалттай хийсэн ажил гэдгийг ч хурал зохион байгуулагчид хэлж байсан юм аа. Ийм эмгэнэт явдал болцоод байхад энийг улс төрийн зорилгоор улс төрийн одоо ашиг хонжоо хайхын тулд хань хамаагүй одоо засаг дарга одоо аймгийн тамгын газар болон одоо ардчлалын намын удирдлагууд энд одоо оролцохгүй байна. Тэргийг хайхгүй байна гэж мэдээлэл өгöd. Ингээд энэ үйл явдлын цаашдаа бол одоо ардчлалын намынхны болон одоо тий өсөж байгаа тэр их хурцаа улсын үлснийг нь буруутай үйл ажиллагаа юм шиг тайлбарлахыг оролдож хэлж байгаа. Осол болсны дараа Terra Energy компани талигачдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэн 4 сая төгрөгийг Баян далай сумын засаг дарга Батбаатараар дамжуулсан ч сумын засаг дарга нь тухайн мөнгийг өгөөгүй. Тэгсэн хатлаа Солонгост биеэ эмчлүүлж хагалгаанд орж байгаа аймгийнхаа засаг даргыг хариуцлага хүлээх ёстой гэсэн байдлаар ханджээ. Осол аваар хөдөө орон нутагт ихээр гардагч гарсан осол болгоныг инх уус төржүүлээд байвал юу болж дуусах вэ? Эрх мэдэл албан тушаалын төлөө зүгээр нэг явж байгаад шургаал унсан хүнтэйч болов хин нэгнийг хамаатуулж байгаа ийм явдлуудыг таслан зогсоох хэрэгтэй гэдгийг хохирогчдын ар гэрийнхэн ч хэлж байгаа. ETV News тэгш жаргал Батбаяр нар мэдээллээ.